За өнөөдрийн хэвлэн хорон төрөлсөн ирсэн хүмүүсд мэндийг амар мэндийг дэвшүүлье. За бид нар өнөөдрийн энэ төрийн эрх барих дээд байгууллагын сонгох энэ хариуцлагатай мөчид энэ сонгуулийн хууль хэрхэн зөрчигдөж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийж байгаа. Сая нэр дэвшигчид болоод тэдний нөрийн хөтөлбөртэй танилцах хугацаа үнэхээр бага байлаа. Хоёрт одоо сонгуулийн хуулийг олон түмэнд сурталчилан таниулаагүй учраас иргэний нэгэн байгууллага хуулийн дагуу хяналт тавих энэ боломж их хонс байсныг тэмдэглээд бид одоо дараах мэдээллийг хийж байна. За нэгдүгээрт бол улсын их хурлын сонгуулийн энэ шинэ хуулийн 125-ын 4-р нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байныг заажээ. За 125-ын 4-ийн нэгд бол банк бусад хуулийн этгээд иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үр төлбөргүй байна гэж заасан байна. Үр төлбөргүй байна. Тэгэхээр энэ гэтэл хүний эрхийн хяналтын төвөөс 2016 оны 6 сарын 13-ны өдөр сонгуулийн ерөнхий хороонд шаардлага хөрвүүлэн 26 хадлан зээлийн горшоонд хамааралтай 8311 хохирогчдын асуудлыг шүүхийн шийдвэр болон одоо шүүхийн шийдвэрээр хохирлын төлөхөөр тогтоосон. Улсын их хурлын 2007 оны одоо улсын их хурлаар батлсан хуулинд энэ нөхөн төлбөр олгох тухай 2014 онд одоо батлсан хуулиар бол одоо 23 горшооны 6003 иргэнд 26.2 тэрбум төгрөгийн одоо үр байгаа учраас үүнийг одоо төл гэж ингэж хуульчилсан байна. Тэгээд ихээрс энэ дээрх 2303 иргэнд төлөх 15.5 тэрбум төгрөгийг шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага төрийн сан энэ хохирогчдын одоо мөнгийг төвлөрүүлсэн байгаа юм. Гэтэл одоо энэ 2014 оны 4 сарын 24-нд батлагдсан хуулиар штэй. Одоо батлагдсан хуулиар энэ хадлан зээлийн горшооны хохирогчдын хохирлыг бүрэн барагдуулсны дараа улсын төсөвт төвлөрүүлэх тухай хуульчилсан байна. Гэтэл энэ одоо Алтан хуулийн засгийн газар энэ саяхан бэлгийн нарын одоо удирдсан засгийн газар бол энийг одоо болон төлөөгүй. Тэгэхээр бол энэ хүмүүсүүд бол энэ 125-ын 4-т заасан 6300 иргэнд шүүхийн одоо шийдвэрээр тогтоосон өртөө бай. Тэгээд энэ засгийн газар бол өнөөдөр одоо засгийн газрын бараг бүрэн бүрэлдэхүүнээр сонгуульд одоо нэр дэвшчихээд явж байна. Энэ хуулиар зөрчсөн байна. За энэ сонгуулийн ерөнхий хороо 3 хоногийн дотор хариулт өгөх ёстой байтал өгөлгүй өнөө хүртэл одоо ингээд энэ асуудлыг шийдэхгүй байгаа нь энэ хуулийг одоо зөрчиж байна. За дээр нь 2-р сонгуулийн хуулийн 126-гийн 5-д нам өмсөл нэр дэвшүүлэхдээ дор дурдсан журмыг баримтлана. За 126-гийн 5-ын 1-т нэр дэвшүүлэхдээ тухайн хүний улсын их хурлын гишүүн байх мэдлэг, боловсрол, дуршлаг, уур чадвар, их орон ард түмний тусын тулд оюун ухаан хүч хөдөлмөрөөр зориулж Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг хамгаалан нэгжүүлэх төгс эрмэлзэл шудраг ёс, хууль дээдлэгээс улсын их хурлын гишүүний ёс зүйн хэмжээг сахин баримтлуулж зохино гэж заасан байна. За ийм одоо шаардлагыг хэрэгжүүлэх ёстой байтал энэ нам эвслүүд бол энэ их орон ард түмний тусын тулд оюун ухаан хүч хөдөлмөрөөр зориулаагүй. Тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг хамгаалан нэгжүүлэх төгс эрмэлзэл нь харагдаагүй. Шудраг бас хууль дээдлэлгүй. Албан тушаалын хариуцлага алдаж хохирол учруулсан. Эрх мэдлээ гэтрүүлэн ашигласан.
офшор дансанд одоо хөрөнгөө нуусан, татвараас зайлсхийсэн хувь эзэмшдэг компани нь өөр төлбөртэйгээд маш олон хүнийг энэ дэвшүүлсэн байна. Бид энэ сонгуулийн хуулинд одоо ингээд их хурл дэвшчихэд байж байгаа энэ 495 хүнээс лав одоо 38 хүн одоо энэ шаардлагыг хангахгүй. За энд бол ардын намаас 29 Монгол ардын намаас 9 байна. Тэгэхээр энэ төрөний заасан энэ хоёр сонгуулийн хоёр заалтаар бол манан бол энэ сонгуул нэр дэвшүүлэх ёс зүйн эрх хэмжээ алга. Хэрвээ хуулиа биелүүлдэг бол хэрэгжүүлдэг бол. За дээр нь өчигдөр дааны мэдээлэлээр гарч байсан. Одоо тэр үйлдвэрчний эврэл тэр ажил одоо олгогч компаниудын одоо удирдлага бол одоо тодорхой жишээ татаад бүр 90 тэрбум төгрөг энэ засгийн газар төлөөгүй байна. 90 тэрбум төгрөг. Одоо тэрийг та нар мэдээлэл өгсөн. Бид нар энд давхарлуул ярмааргүй байна. За дээр нь бол одоо бидний мэдих 7 сарын 1-ний хохирогчдын хэрэг. 7 сарын 1-ний хохирогчдын хэрэг. Энэ урт нэрт хуулийн байгаль орчин сүйтгэсэн одоо энэ 11 оны 10 сарын 20-ны 687 тоо тогтоол байгаа. Усын дэвшүүх. Тэнд хэдхэн компаниар авахд одоо 8 тэрбум ер нь ганцхан одоо тэр одоо ноён хөлн дээр ажиллаж байгаа компани 8 тэрбум төгрөгийн хурал учраас шүүхийн шийдвэрээр энэ одоо энэ баттгсан шүү дээ. Гэтэл энэ хүмүүсүүд одоо энийг төлөөгүй байгаа. За дээр нь одоо энэ дахин төлөвлөлтийн асуудал дээр бидэн дээр маш олон гомдол ирсэн. Тэр ураны засвар гэтлөөсийн хордлогоор бүхэл бүтэнд орон нутгийн сумын малчид маш их гохирол учирсан. Нэхэмжил гаргасан тэр хүмүүсүүд. Гаргасан. Одоо ганцхан тэр Орос хүн гэдэг хүн гэхтэл нэг өдөр л 19 хүрээ өгсөн шүү дээ. Тэр засвар гэтлөөсийн одоо шаард одоо 7-оор дотортлын одоо хордлого аваад тэгээ энэ болгоныг бол өнөөдөр шийдээгүй энэ л өөр. Дээр нь засгийн газар гадаад хотуудын бүр одоо маш олон өөр нэмлээ шүү. Бид нар энийг бол одоо өөр гэж үзэж байгаа. Энэ сонгуулийн хуулийн энэ одоо өргөн байх заалт бол үнэхээр энэ нам өвсгийн хариуцлагатай байх маш чухал заалт. Энийг ярьж байна. Хэрвээ тэр сонгуульд өрсөлдөв. Тэр эрхүү бүхий байгууллага дэд шатны байгууллагад орё. Тэнд одоо албан тушаал авах гэж чармааж байгаа юм бол энэ хуулийн заалтыг биелүүлээд компани ч өргөв, өөрөө ч өргөв. Тэр албан тушаалынхаа хариуцлагыг одоо яах хэрэгтэй? Одоо мөрдөх хэрэгтэй шүү. Гэтэл одоо энэ асуудал одоо энэ сонгуулийн хуулийн энэ тодорхой заалтуудыг үлжүүлсэн байна. За дээр нь сонгуулийн хуулийн 129-т дараах тохиолдолд нэр дэвшгийг бүртгэс татгалзна гэж тодорхой заасан. Саяын миний хэлдэг тэр 120-26-гийн 5-1 заасан энэ шаардлагыг гондоо нэр дэвш тавьдах шаардлагыг хангаагүй гэдэг 29-ийн 1-2 заасан. Хангаагүй гэдэг. Хоёрт 19-ийн одоо 129-ийн 1-4 тул юу гэж юм нам өвслийн нэр дэвшүүлэх ажиллагаа энэ хууль заасныг зөрчиж явагдсан бол нийт нэр дэвшигч юм. Одоо бүртгэхээс татгалзна гэж байна. 129-ийн 1-5 нэр дэвшихэд бүртгүүлэхэд шаардлагадах энэ хууль заасан баримт бичиг дутуу эсвэл хуурамч бол гэж. Тэгэхээр энэ дээр шаардлагыг хангаагүй. Тэр хөрөнгө оруулалтын мэдүүлгийг буруу гаргасан. Тэр офшор даасанд байгаа мөнгөө нуусан хүмүүс чинь бол энэ хуурамч баримт гаргасан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ сонгуулийн ерөнхий хааныг энийг бүртгэхээс татгалзах гэсэн. Гэтэл өнөөдөр бол сонгуулийн ерөнхий хараад бол тухайн хуулийн заалтын дагуу нэр дэвшгийг бүртгэхээс татгалзах ёстой атлаа. Өнөөдөр сонгуулийн ерөнхий хараад нийслэлийн сонгуулийн хааны удирдлаганд намын харьяалтай хүмүүс ажиллаж байна. Бид бол тэгж үзэж байна. Тэр сонгуулийн ерөнхий хааны дараа Содом Сэрэн гэдэг хүн бол 12 сонгуулийг бодлоотуулаад тэгээд албан тушаалаас зайлсхийгээд алга болсон шүү дээ. Тэгээ яагаад өнөөдөр ахаад эргээд гараад ирээд энэ сонгуул одоо удирдах гэж байж байгаа. Дээр нь тэр нийслэлийн сонгуулийн харааны гэрэлжүүлэн гэдэг хүн бол
арчилсан одоо намын харьяатай яг энэ одоо бүр улаан цай энэ одоо ажиллагаа хийдэг юм ш. Тэр ягаад энэ төрийн одоо байгууллага удирдах байгууллага ягаад энэ намын харьяалтай хүмүүсүүдийг ажилуулад байгаа. Тэгээд энэ чиглэлээр хамгийн гол нь одоо энэ сонголт хүмүүсүүдийн тэр сонголт энэ нэр дэвших ажиллагаа тэгээд энэ юунд нөлөөлөд биш. Тэгэхээр энэ бол одоо их хариуцлага байна гэж үзэж байна. За над үндэстэн холбоо, Урангуй Монгол хөдөлгөөн, за нэгдсэн Монгол хөдөлгөөн, Чингисийн Монгол энэ иргэний нийгмийн байгууллагууд бол өнгөрсөн он жилүүдэд бид оюун толгойн гэрээний талаар маш одоо тодорхой шаардлагуудыг тавьж ирсэн. Гэтэл оюун толгойг бол одоо энэ өнөөдрийн удирж байгаа саяхан бэлгийн засгийн газар Дубайд очоод гэрээ хийгээд гадаадын 15 банкнд Монгол улсын оюун толгойг тавьчихсан. Тэгэхээр энэ чинь тэгээд одоо энэ хуулинд нийцэж байгаа юм уу? Дараа нь бид нар урт нэртэй хуулийн хэрэгжилтийн талаар одоо маш олон шаардлага тавьсан. Тэрийг хэрэгжүүлэх явц, нийлүүлэх явц. Тэгэхэд энэ одоо Монгол улсын эрх ашиг тэр эрүүл оршихгүй гол мөрний усад бүрдэх эхийн тэр ариун дагшин байдлыг хамгаалах ёстой одоо хуулийг одоо тодорхой хүмүүсүүд өөрчилсөн байгаа шүү. Өөрчлөөд өнөөдөр гэхэд 1193 одоо лиценз шинээр олгосон. Хуучны 1782 лиценз үндсэндээ сэргисэн. Дээр нь зөвшөөрлгүйгээр маш одоо олон компани улаан дайрч байна шүү. Энэ сонгуулийн одоо ажил бодлооны ашиглаад. Тэгэхээр энэ чинь бол одоо Монгол улсын эрх ашигт нийцэхгүй байгаа зүйл шүү. Тэр түрүүний хуулийн заасан шаардлагыг бүрэн хангахгүй нотлогдож байна шүү. За хамгийн сүүлийн жишээ гэвэл одоо энэ таацын цагаан уур тасарсан. Ширэгцэн, таацх бол тасарсан. Тэр дээр нь 6 компани одоо юу зөвшөөрлгүйгээр алдчихсан. Тэгээд тэр нарийнхан гол дээр тэр голыг тасалсан. Одоо бол таацын цагаан уур урд нь 2 удаа тасарч байсан. 83 оноос 90 оны хооронд 2000 оноос 2000 оны хооронд нэгэнд нь 7 жил, нэгэнд нь 10 жил болж энэ уур устай болсон. Тэр урт нэртэй хуулийн буйнаар устай болсон. Энэ дээр бүр одоо Японы төслийн баг 2 жил ажилласан. Тэгээд тэр Солонгос Японы электрон байгууламж нь нөлөөлж байгаа тэр түүрэн, шар түүрэн бол яг энэ одоо говалтай энэ баг урдын хормоноос тэр таацын цагаан уурын ширгэлтээс болж үүсчээ гэдгийг тогтоосон. Гэтэл өнөөдөр тэр гол нуур ширэгдсэн, гол нь дасарсан. Тэгэхээр энэ чинь одоо маш ностой асуудал. За дээр нь бид нар энэ засварлагдсан хайгуул дуршилтын олбор, ноён уулын асуудал, халахгүй асуудал, нийтийн тээврийн асуудал гэдэг маш олон асуудлаар одоо энэ засгийн газарт буруутай ажиллагааг шүүмжлэн шаардлага хөрвүүлжсэн. Гэтэл энэ явцад бол саяын нэр дэвсэн хүмүүсүүд бол үнэхээр одоо хууль хэрэгжүүлэхгүй болохыг бол илжилсэн байхгүй. Тэгэхээр өнөөдөр бол бид юу гэж одоо үзэж байгаа нөхөрөөс үнэхээр одоо хуулиа хэрэгжүүлэх юм бол энэ одоо сонгуулийн хуулийн энэ эдгээр заалтын дагуу энэ нөхдүүд өөрсдөө нэр дэвшгээсээ татгалзах ёстой. Сонгуулийн тэр нам үндэслэнүүд энэ нэр дэвшигчдийн нэрийг татах ёстой юм. Сонгуулийн ерөнхий хорвол энэ хүмүүсүүдийн нэр дэвш одоо нэр бүртгэх гэж татгалзах ёстой. Одоо ийм хуулийн заалт байж ш. Тэгээ энэ бодит үйлдэлээрээ энэ хүмүүсүүд нотолцоод байж хахад өнөөдөр одоо сонгуул нэр дэвшээд маш олон юм яриад сонгогчдын толгой эргүүлээд